байцгаана уу? Tarot Reader Anuka байна. За та нартайгаа шинэ 7 өнөхийн уншлагаар уулзж байна. За үнэхээр амжаагүй болохоор за энэ 7 өнөختөө иршиг гэд орхицсан байсан чинь нэг ганц хоёр хүн хүлээж шүү гэсэн чинь тэгээ тогтоод сууж чаддгүй. Тэгээд өнөөдөр нэг өдөр ингээд хийгээ сууж байна. Одоо л яг оройны 19 цаг 46 минут болж байна. За яна одоо сүүлийн үед нөгөө энэ 7 өнөхийн уншлагаас л хитрхээ болчоод байна. Би ч нөгөө ар гэр нэг гэрийн эзэгтэй юм болохоороо тэгээд ялтчихгүй ингээм амжихгүй маа. Уул нөгөө нэг том уншлага амлчаал яваад байгаа яана. Тэрэндээ бүр яс авталцаадах юм аа. За тэгээ нэг нь артаа өдөр айгуугаа ирчүүч энергитэй бүх зүйл ингээд тохирсон үед тэр уншлагаа ер нь хийх баха. За ингээд уншлагынхаа сонголт руу оръё. За та нарт одоо ингээд шууд харуулъя. За ингээд 1 2 3. За та нар маань аль татагдаж байгаа карта сонгоорой. За ингээд нэгдүгээр группийнхний маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За та нарын маань сонголтын карт бол Find your tribe гэж унших байх та тий. За өөрийнхөө төрлийн тайпны хүмүүсийг ол гэсэн л утга байна л та. Нөгөө нэг тэрэгний ижил дугуйнуудаа ол гэдэг байгаа байхгүй. Санаа нийлэх хүмүүсээ ол гэж байна. За тэгэхээр би нөө сүүлийн үед нэг юм зөндөө олон юм oracle картууд тэгээд бас нэмээд хідэн шин tarot картууд худалдаад авсан байгаа. Тэгээд тэдрийг ингээ баг багаар ингээ уншлагуудад оруулж ирнэ. За энэ бол ингээ ихнийх нь хамгийн одоо өнгөлөг байсан надад айгу таалагдсан болохоор энэ удаагийн уншлаганд ашиглая гэж бодлоо. За тэгэхээр энэ 7 хоногт ирж буй одоо танд урам зориг өгөх тэр мэдээлэл энэ одоо oracle картнаас танд хүрж байгаа гэсэн үг. За тэнгүүд за энийг бас давхар бариад харуулчихъя. За скриншот хийгээд авсан баха гэж найдаж байна. За энд болохоор ерөөсөө сүнснийхээ найзуудыг ол гэдэг байгаа байхгүй үзэл бодлын хувьд сүнслэг төвшөнд ингээ сэтгэл зүрхээр аягүй сайн ойлголцдог ийм хүмүүсээ олох жоох угаасаа тийм хүмүүс хаа нэгтэй угаасаа байгаа гэдэг юм. За тэгээд тэр хүмүүсээ олчих юм бол хамтдаа өсөж бие биенээ ингээд дэмжих болно. За тэгээд амжилт, мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, за бүр гунигаач гэсэн хуваалцна. Одоо сэтгэлийн шарах ч юм уу те тиймэрхүү хүнд хэцүү зүйлээч хуваалцна. Хэцүү үед нэг нэгэндээ тусалж зориг өгнө. За тэгээд нөгөө монголчууд хэлгээр олуула байвал хүчтэй гэдэг яг тэр үг л байна л да. Тэг ямар ч олуула байвал хүчтэй гэсэн үг ээ. Таавал ганцаараа биш ээ гэсэн ийм утга байна. Тэгэхээр энэ мессеж ингээд та нарт маань ингээд айгүй чухал болж орж ирж байна гэдэг чинь шинэ 7 хоногт орж ирж байна гэдэг чинь та нар маань өнгөрсөн хугацаанд ч юм уу ер нь ийм эсвэл одоо энэ 7 хоногт ч юм уу жоохон ганцаардах гад байна уу? Энд ингээд хермит гарцсан байгаа байхгүй юу? Тэг ерөнхийдөө ингээд эхний ингээд ер нь өнгүүд нь аягүй тийм юу байгааз юм жоон хөх сааралтай өнгөтэй ийм өнгөтэй үзрүүд гарсан. Уг нь энд чинь бас ийм гэрэлтэй гэгээтэй ийм үзрүүд бол байгаа. За тэгээд одоо сүүлийн үед ийм ганцаардлыг мэдрээд байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэнгүүтээ бас ер нь энэ 7 хоногтоос мэдрэх гэдэг юм уу. Тэг яг танд одоо сахиусууд нь ингэж хэлж штэ. Ямар ч сан чамтай ийм зохицох, чиний тайпны харилцан ойлголцох тийм хүмүүс бол байгаа. Тэр хүмүүстэйг учирна гэдгийг бол хэлж байна. Энэ нь энэ 7 хоногт байж болно, ерөнхийдөө явандаа ч байж болно. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ нэгд өдөр хийж байгаа учраас нэгд өдрийн энерги мэн энергийн шалгалт болоо явчихъя гэж ботсон байгаа. За тэгэхээр нэгд өдрийн энерги дээр 3 аяг гарсан байна. Тэгэхээр 3 аяг байна гэдэг маань 6 цэнгэлийг илэрхийлж идэг тийм. За төрсөн өдрийг илэрхийлнэ. Баярт тэмдэглэлт үйл явдал байж болно. Өнөөдөр та нарын маань төрсөн өдөр тохиож гин үү? Хин нэгний баярт уригдсан уу? Төрсөн өдрийн баярт
Үгүй бол заавал төрсөн өдөр биш юм а гэхэд нэг юм тэмдэглэлт үйл ажиллагаанд урагдсан байж магадгүй өөртөө зохион байгуулсан байж болно. За мөн гурван аяг чи өөрөө игч дүүс ч юм уу одоо ерөөсөө яг энэ хөзөртэй аягүй нийцээд байгаа байхгүй юу? Ер нь зураглалын хувьд нэг юм сэтгэл зүрхээр ойлголцдог. Өстөнө түрүүний энд хэлээд байгаа тэр нэг сүнслэг төвшөнд ойлголцох сүнсний найзуудтайгаа юм учрна гэсэн утга бас байж болохоор харагдаад байгаа. Энэ маань зураглалын хувьд нэг юм гоё олуулаа сэтгэл санаа нийлсэн хүмүүстэйгээ хамт хөгжилтэй байгаа харагдаж байна. За мөн төрсөн эгч дүүс, ах дүүс нарыг бас илэрхийлж яадаг. Тэгэхээр энэ өдөр та нар маань төрсөн ах эгч дүүсээрээ ингээ цагийг хөдлөө өнгөрөөсөн үү яасан. Мөн найзуудаараа байж болно тий. За ийм байна. За тэгээд одоо сонирхлын нэгд өдөр бас шоудна гэхээр нэг их бас хүн болгон тохиолдоод байхгүй бах те. Заримын хувьд бол ялтчгүй юм шоудах гарч орох магадлалтай юм шиг харагдаж байна. За ингээд сая нэлийн хоол ингээ утгууд хэлчихлээ шүү дээ те. Тэгэхээр эдгээрээс аль нэг нь л та нарт маань таарах нь байна. Тэгээд тэр утга нь нэгд өдрийн энерги таарч байвал та нар маань зөв группээ сонгожээ гэсэн үг. За хоёр дахь өдөр дээр 7-гийн аяга. За 7-гийн аяга маань ер нь жоохон эргэлцгийг хэлж байгаа тий. Сонголтуудад таны өөртөө тавьсан сонголтуудаа өөрөө ингээд бүр бодлох байж болно. Эсвэл үнэхээр та өөрөө ийм сонголтууд үүсгээгүй ч гэсэн цаанаасаа л нэг юм олон юмнууд ингээд гарч ирээ тэр дундаас алийн төрүүлж хийхээ мэдэхгүй жоохон тийм бодолж байгаа энергитэй өдөр байх нэ. За тэгэхээр нэгдүгürt бол ялчгүй одоо хөзрийнхөө үндсэн утгаар бол ийм олон сонголтоос алийг нь сонгохоо мэдэхгүй байх гэж байна. Тэгэхээр 7-гийн аяга бол нөгөө зөвлөгөөтэй байдаг хөзрүүдийн нэг учраас та нарыг маань үнэхээр ийм сонголттой тулцсан бол илүү логиктойгоор шийдвэр гаргаарай. Сонголтоо ихтэй илүү логикийг эрхэмлээрээ ямар нэгэн уран төсөөлөл, уран зөгнөл, хэтрүүлэг ч юм уу сэтгэл хөдлөл гэх мэт зүйлүүд бол хэрэггүй шүү гэдгийг зөвлөж яадаг. За бас нэг талаараа нэг юм зүүдлээд байгаа юм шиг тийм өдөр байх юм болоо гэж бас бодогдох юм. Энэ одоо зүүдөө бодит байдал уу гэдэгт ингээд бүр эргэлзэхэд хүрэх тиймэрхүү уур амьсгал бүрдэх юм болоо. За бас нэг утгаараа бол эн чинь бас шунлыг илэрхийлждэг. Хитрхи олон зүйл нөгөө даахгүй нохоо булуу ураа нэгчээр тий. Хитрхи олон зүйлд ингээд одоо шунаад гэх юм уу тий. Энийг ч авмаар, тэрийг ч авмаар, эсвэл тэрийг ч хийчмээр, энийг ч хийчмээр гэл бүх зүйлийг ингээд өөрөө ингээд чадах юм шиг санагдаад байхыг бас хэлж иж болно. Гэхдээ энэ нь бол боломжгүй юм аа. Тиймээс чухал гэсэн 1-2 зүйлээ л онцлохыг бол санал болгож байгаа гэсэн үг шүү. За 3 дахь өдөр бол Hermit буюу Даянч карт гарсан. Тэгэхээр энэ өдөр та нар маань илүү өөрсөдтэйгөө ярилцаж өөрсдөө бүр ингээд нийгмээс тусгаарлагдахыг хүсэж болно. Илүү гэртээ ганцаараа байх. За ажил дээрээ байсан ч гэсэн илүү одоо хүмүүстэй нэг их ярихгүй өөртөө юм бодох юм ихтэй байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бас өмнөх өдрийн энергитэй бас ер нь бол уялдаж байна. Энд нэг юм сонголт хийх гээд аюух бодоод байгаа гэсэн энерги бас харагдаж болж байна. За тэгээд Hermit карт маань бас 7-гийн аяхта төстэй нөгөө аюу сайн бодож тунгааж яг өөртөө сайн ярилцж өөрийнхөө дотроос тэр итгэл найдвар зөв хариулт зэргийг ингээ олохыг хэлж идэг байхгүй юу? Бясалгалын төвшөнд очиж иж. За тэгэхээр зарим нь үнэхээр бясалгал хийх нэ, зарим нь зүгээр л дотгошоогоо болоод ганцаараа юм бодох тэр нь өөрөө бясалгал болчихж байгаа байхгүй юу бас. За тэгээд ганцаараа байна гэд хэлсэн те илүү жоохон урдынхаасаа илүү зожиг байх. За энэ юу вэ? Энэ нөгөө сервер мервер нь мөн үү? Цоожлоод нөө тоглоомчингуудад байгаад гэдэг. Тийм ээ энд нөгөө юм ер нь бол юм Wi-Fi орчингоос те сошиал орчингоос айгуу тийм тусгаарлагдаад энэ цаг нь бүр 11:11-ийг заадаг юм биш. Энийг сая л харлаа шүү. Айгуу тийм энжиллэг, сахиусан тэнгэрлэг, тийм сүнслэг өдөр болох нь ямартай ч. Ла 11:11 бясалгал тэгэл дотоод руугаа аялах маялах гэл айгуу тийм. Тэгээд ийм нийгмээс ямарсан тусгаарлагдаад байгаа байхгүй. За нэг ийм уур амьсгалтай өдөр. За тэгээд давхар энэ маань юу гэлчдэг. За саях бол ингээд
илүүтэй одоо мэрэг сонсож байгаа хүн таны талаас та өөрөө юм байж магадгүй гэлчлээ. Гадны нөлөөтэй байж болно шүү дээ тий. Тэгвэл танд ийм туршлагатай хүний зөвлөгөө аюу чухал байж магадгүй тэр өдөр. Багш таны хүндэтгэж явдаг хүн. Одоо жишээ нь энэ өмнөх өдрийн эргэлзээд байгаа зүйлээ та маргааш нь 3 дахь өдөр нэг юм туршлагатай. За энэ хүн л надад нэг зөв арай нэг миний бодлоод байгаа асуудал төр зөвлөгөө өгөндөө ч гэдэг юм уу тий. Зөв замыг зааж өгөндөө гэсэн хүндээ хандах байж болно. За ийм байна. 4 дахь өдөр 5-ын зоос. За 5-ын зоос чинь тэгээд ер нь мөнгө санхүү болон эрүүл мэнд хоёр жоохон одоо тавгүй байхыг бас илэрхийлнэ л дээ. Тэгэхээр заримынх нь хувьд бол биеийн жахан одоо даарснаас болоод ч юм уу энэ яг ч цаана бороо орж ийн л дээ одоо дөрөвдөгд одоо бороо шороо хэр байх юм бол доо цаг агарын байдал юмэрсэн нэг даарснаас ч юм уу болоод ханаа том хурж магадгүй энэ жижиг одоо жижиг сажиг тийм шуухна гэх юм уу хөнгөн. За тэгээд мөн давхар энэ өдөр бас таныг санхүүгийн асуудал зовоож магадгүй л дээ. За тэгээд анхааруулад хэлэхэд бол юм хумаа одоо гээхүй алдахгүй материалын байдлын одоо гар цохирлыг сануулж ийн гэхээр та нар маань одоо өөрийнхөө цүнх мөнх одоо төрөвчүү үеийн тэгээ тиймэрхүү юм айгуу сайн хямгадаж яваарэ. Гар утас муцаа ч юм уу тий. За тэрийг бас сануулжээ. За тэгээд мөн эн чинь нөгөө яг зөвлөгөө гээд аваад үзэх юм бол та нар маань тэр өдөр үнэхээр мэдхгүй чадахгүй ч юм уу үнэхээр танд ингээ байхгүй байгаа ч юм уу тэр байдлаас ичихгүй байхыг бас зөвлөж идэг. Хитрхи нэг юм бардам байх хэрэггүй дээ. Хаяж гисэн ингээ хүмүүсээс тусламж гуйх чинь зүгээр штэ гэж байна. За тэнгуү 5 дахь өдөр болохоор 6-гийн сава буюу маш гоё карт гарсан байна. 5 дахь өдөр бол та нар маань ийм өөрөөрөө хүлээн зөвшөөрөгдөх нэ бусдад. Би нэг амар бас 7 хоногийн уншлага болохоор нэг амар бүр юм сүртэй утгаар бас хэлмээргүй байна. Үнэхээр одоо шагнал урамшуул аваад байгаа ч юм шиг уулна. Тим л карталтаа уулна. За тийм нэр одоо болно шүү дээ. Заавал одоо 7 хоногийн уншлага гэхээр бүх юм жижигхэн байх ч бас албагүй л дээ. Тушаал дэвших ямар ч байсан нэр хүндэг олж авах. За тэгээ та өөрийнхөө чадвараар үнэлэгдэх гээд байна. Маш гоё карт. Тэгээ ялалтыг мэдэрнэ. Өөрөө л аягүй тийм бахархсан мэдрэмжтэй байх нь шүү дээ. Тэгэл одоо таныг тааста мундаг юм аа, чи мундаг юм аа, чи энийг өстө сайн хийж чадах юм аа ч гэдэг юм уу те энийг юм аягүй тийм урам зориг, итгэл найдар өөртөө аваад байгаа байхгүй юу? За хагасаа өдөр болохоор Page of Cups буюу нөгөө романтик харилцаа сэтгэлээ илчлэх карт гарцсан байна. Тэгэхээр хагасаа өдөр та нар маань болзоонд явж магадгүй хин нэг нь танд заавал хоосч гэлтгүү те заримынх нь хувьд хоос байна, заримынх нь болохоор найз нөхдөн ч юм уу ингээ нэм сэтгэлээ илэрхийлэхтэй баярлаа, уучлаарай, хайртай шүү гэх мэт юм хөөрхөн сэтгэлээ илэрхийлэх тийм үйл явдал болох боломжтой. За тэгээд түрүүн болзоонд явна гэд хэлсэн нэлээд тийм романтик өдөр байна. За тэгээд ажлын санал бас хүлээж авах магадaltaй. Ялцчгүй тэр утганд байдаг болохоор ажлын саналыг бол одоо хэлсэн дээр хаа. За тэгсэн чинь 3 дахь өдөр болохоор 3-ын зоос яг тийм одоо ажлын саналтай холбоотой 3-ын зоос ингээд явж байгаа юм шиг бас харагдчихэв. Багаар ажиллах 3-ын зоос ч ерөөсөө л та өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлийг бусдад тайлагнаж магадгүй одоо илтгэл тавих ч юм уу тий өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлийг за зүгээр л одоо ажлынхаа хүрээллээр ч юм уу ажлынхаа хамт олонтой эсвэл найз нөхдөдөө ч юм уу эсвэл бүр гэр бүлийнхэнтэйгээ ч хийж болно шүү дээ тий ингээ нэг айгүй гой сайхан гар нийлээд баг болж ажиллах гэсэн утга бол энд байна. Тэгээ тэр нь тэр өдрийн одоо үр бүтээмж айгүй сайтай байх гэдэг юм л та. Тэгээ энэ дээр бол зүгээр ч нэг одоо хөгжмийн зэмсгүүд харагдахгүй байгаа шүү дээ. Ингээд нэг нотыг гуруулаа яг хараад зөв ингээд тоглож ийж тэндээс нэг гоё ая гарч ирж байгаа тий. Тэгэхээр тийм учраас юм багаар ажиллах зүйл гэдэг маань айгүй чухал байгаад байгаа байхгүй юм бүтэн сая өдөр. За тэг өөр ч 3-ын зоосон дээр ямар утга вэ? Заавал багаар ажиллах гингүүд. Тэг ер нь бол ажил гэсэн утга нь байгаа. Тэгээ багаар ажиллах. Тэгээд яг хөө барилгаас холбогддог л да урлагийн бүтээл, барилга, дутуу баригдсан барилга.
барилгын захи одоо нэг юм дутуу баригдсан барилга дээр хүмүүс захиалга махиалга өгдөг ч юм уу тиймэрхүү зүйл бас байж болно. Байшингийн засвар. За ерөнхий үр амьсгал бол 3-ын саваагаар орж ирсэн. Тэгэхээр энэ 7 хоногийн ерөнхий үр амьсгал нь өөрөө маш эрч хүчтэй, амьдралд хайртай, адал явдлаар дүүрэн азтай ийм гоё 7 хоног байх нь таны хувьд. Гол нь нэг юм амьдралд айгүй хайртай болж байгаа энерги бол эндээс харагдаад байна. Эрч хүч нэмэгдэж байгаа. Тэгэд энд 3 гингүүд ер нь энд бас 3 гарцсан байгаа. Тэгэхээр 3-ын энерги аягүй чухал авах. Тэгэхээр нэг бусадтай хамтрах, баг болох, гар нийлэх, сэтгэл нийлэх гэл одоо тий энэ зүйлэл энэ 7 хоногт аягүй чухал болж орж ирээд байна. Илүү гол үйл явдал тий. За тэгээд бүр аялалт ч явж магадгүй энэ зураглалынхаа дагуу багаар ч юм уу найз нөхдөдөө гэр бүлээрээ ч юм уу тий аялж магадгүй харагдчихэв. Ямар ч хэлсэн гэрэлтэй гэгээдээ ирээдүйн чинь гэрэлтэйг мэдэрсэн маш гоё ийм эрч хүчтэй 7 хоног байх гэдэг. За ийм байна. За тэнгуут одоо хэдүүлээ зөвлөгөө рүү оръё. За энд болохоор нөгөө юу гэдэг тийм ээ? Одоо амьдралын зорилго. Тэгээ энэ доторх мессеж нь ерөнхийдөө ямар утга. За ямарсан байраад бол харуулчих. Тэгээ та нар минь бол нарийн ширийн утгыг өөрсдөө уншаад ойлгож болно. Би бол зүгээр ерөнхийдөө энэ карт ямар утга илэрхийлээд байдаг билээ гэдэг талаас нь хэлчихье. Энд дээр л одоо ингэ нөө өөрийгөө болон бусдыг аз жаргалтай байлгах нь одоо таны ийм амьдралын зорилго. Тэгээ бусдад үйлчлэх гэсэн утга. Тэгэхээр та нар үнэхээр одоо үйлчилгээний байгууллагт ажилладаг хүмүүс байж болно. Одоо эндээс ингээ харахаар багш, сургууль хүмүүжүүлэгч. Ингээд цэцэрлэгийн багш те нэг юм ямар ч бас тэр чин тодорхой хэмжээнд одоо нэг юм нийгэм ч угаасаа л ингээд тэр чигтэй л юм ингээ бие биендээ үйлчилсэн юм системтэй байгаа шүү дээ тий. Нэг хоолны газар орсон ч гэл үйлчилнэ, банк одоо юу ч хийдیں۔ Бүх зүйл ингээд хин нэг үйлчилж байгаа тийм үү. Тэгэхээр тийм нэг үйлчилгээний байгууллагт ажилладаг хүн байж болно. За үгүй бол та өөрөө угаасаа таны одоо энэ амьдралаас таашаал авдаг тэр одоо эрч хүч энерги авдаг зүйл чинь бусдыг баярлуулах. Тэгснээрээ та өөрөө илүү аз жаргалтай болдог. Бусдад ийм үйлчилгээ үзүүлээд байгаа байхгүй юу? Хүмүүсийг баярлуулахын тулд ийм үйлчилгээ үзүүлдэг гэдэг. Тэгэхээр энэ зүйл чинь илүү чухал байхаараа энэ бол одоо зөвлөгөөн дээр орж ирж байгаа учраас сервис дээр анхаараарай гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бүр шууд утгаараа үнэхээр ийм сервисийн ажил хийдэг хүмүүс маань тэрэн дээрээ үйлчилгээнийхээ чанарт нэлээд анхаарах байж магадгүй шүү. За тэр нь аягүй чухал шүү гэдгийг сануулж байна. За тэгээд мэдээж үйлчилгээний байгууллагад ажилтгүй хүн байвал та өөрөөсөө ийм бусдыг аз жаргалтай болох тал дээр л илүү их анхаарах хэрэгтэй. Тэгж чадвал та яг амьдралынхаа зорилгыг зөв ингээд биелүүлээ явж гин таны тэр зорилго эргүүлээ танд үйлчлэх болно гэсэн ийм утгатай байдаг. За энд болохоор хэдүүлээд нөө хүн хоорондын харилцаан дээр орж ирж байгаа. Тэгээ энэ дээр хүртэл ингээд найз нөхдийг ясаах байхгүй юу? Ямар ч гэсэн найз нөхдийнхөө тийм тусламжийг аваарай гэсэн утга байна. Тэгэхээр нэг юм олуула хамт олон гэдэг зүйл айгүй чухал байгаа да. Найз нөхөд олон хамт олон. Тийм. Энд дээр ч гэсэн тэгж ш тий. Ask for and accept support from others. Бусдын дэмжлэг тусламжийг ингээд ер нь бол хүлээж авахд ер нь бэлэн байгаарай л гэсэн утга байна. Тэгээд ганцаараа болгоно, би болгоно. Одоо энэ 5-ын зоосны энерги шүү дээ түрүүн яриадсан тий. Би болгоно, би чадна гэд ингээд мэдгүй чадахгүйгаас хичээд ингээ ганцаараа зовоод байгаа энерги энэ дээр байдаг шүү дээ. Тийм учраас бусдаас тусламж авахдаа битгий цааргалаарэ гэж одоо хүн хоорондын харилцаан дээр зөвлөж гин. За тэгээд энд болохоор одоо өршөөгөөд суралц гэсэн утга бол байна. Өнгөрсөн төгтөр одоо эдгэх ёстой өнгөрсөнг одоо тавьж явуулснараа та өөрийнхөө одоо цагтаа илүү одоо юм хайрын гоё энергийг л оруулж ирж гин гэсэн утга байх шиг байна.
Тэгэхээр ийм өнгөрснийг мартах хэрэгтэй. Өнгөрсөнд таагүй тэр одоо сэтгэлийн шарах, эдгэх шаардлагатай зүйлсүүдийг ингээ сайхан тавьж явуулж ижил та одоо цагийнхаа сайн сайхныг мэдрэн штэ гэдэг. Тэгэхээр өнгөрснийг нэг их бодоод шаналаад авах хэрэггүй гэсэн утга бол энд байна. Энэ хоёр маань ялангуяа хүн хоорондын харилцаан дээр шүү. За тэгэхээр одоо хүн хоорондын харилцаан дээр яадаг чинь өмнө нь та нэг хүнээс нэг юм гуйцсан ч одоо нөгөө нэг юм манайхан ч нэг тэрнээс гуйж амаа бузарлаад явах уу гэж нэг тэгдэж штт. Нэг тиймэрхүү зүйлээс болоод жоохон травматай ч юм шиг тий өстө гоохгүй дээ муухгүй дээ гэсэн юмтай үлдсэн байж магадгүй. Яг тэр зүйлээ чирээд яваад хахаар та одоо цагийнхаа баяр баясгалан үгүй игээд байна. Хайр энергийг байхгүй болгоод байна гэдэг ах шиг байна. Тэгэхээр энэ тал дээр бусдын тусламжинд найз нөхөд баг хамт олон гэр бүлийнхнийгаа өөрөө чинь төсөж тулж идэг тэр хүмүүст найдаж тэр хүмүүсийн дэмжлэгийг хүлээж авах нээлттэй байх хэрэгтэй шүү гэд илүү зөвлөөдэй шүү. За та хэдэд. За нэгдүгээр группийнхний маань уншлага ингээд дуслаа. Та нар маань тэгээ таарсан таалагдсан бол лайк комент үлдээгээрэй. Мөн саба дараагүй бол саба дараад үзээрэй гэж хүсье. За тэгээ дараагийнхаа уншлагаар уулзлаа. Баяртай шинэ 7 хоногт амжилт хүсье. Bye. За 2 дугаар группийнхан маань уншлагандаа тавтамаар л та нар маань энэ risk it гэдэг энэ 4 болчмортой картыг сонгосон байна те. Тэгэхээр за зураглалаас нь ингээ харахаар яг хоо энэ хүүхэд байж болно л доо. Танд ер нь 3 дээр дахиад нэг яг хоо жишээ авах те 3 хүүхэд дээр дахиад нэг хүүхэд нэмэгдэж байгаа гэсэн утга байж болох гэдэг байхгүй. Бас нэг талаас зүгээр танд 3 зүйл байдаг. Тэгээ тэрэн дээр дахиад нэг зүйл нэмэгдээд байгаа. Эсвэл хасагдаад байгаа ч юм уу тийм утга байж болох юм. За тэг яг уул нь бол энэ хөдрийн энэ картны маань нэр нь болохоор зүгээр юм эрсдэлтэй алхам хийхдээ бэлэн бай гэсэн л ийм утгатай байна л да. Эрсдлийг ав тий. За яг би л энэ зураглалын нэгэн хүүхэд мөгөд 3 дээр нэмэх нь эсвэл танд байдаг өөр энэ 3 зүйл дээр нэг зүйл нэмэгдэж байгаа энэ төр гэд яриад байгаа боловч зүгээр энэ зураглал дээр болохоор энэ 3 сууж байгаа нь болохоор юм эрсдэлтэй алхам хийгээс айгаад үлдэж байгаа. Энд бол шувуу эрсдэлтэй алхам хийгээд хэдий айсан ч гэсэнтэй ингээ шинэ газар руу бууж үдчихэж байгаа тий бодвол эндээс одоо идэж уух юм олж идэх гээд байгаа байхгүй юу. За энийг нь бас бариад харуулчих. За тэгэхээр энэ Oracle картыг энэ та нарт маань сонголт болгож татахтаа энэ угаасаа энэ картны минь өөрийнх нь уур амьсгал нь та нарт маань ийм урам зориг өгөх тийм утга мессежтэй тэгээ зөв чиглүүлгийг өгөх тийм одоо эерэг карт ахгүй. За тэгээд татсан байгаа. Тэгэхээр энэ 7 хоног та нарт маань эрсдэлтэй алхам хийхийг бол сахиусуудаас нь ивэж гин. За тэгээ энэ дотор нь энд болохоор юуг бичсэн байгаа юм гэхээр ерөнхийдөө том зүйл агуу зүйл дандаа эрсдэл гаргаж ижил эхэлдэгэ, биелдэгэ гэж байгаа байхгүй юу? Одоо юм эрсдэл гаргадаг хүмүүсээс. За тэгэд мөрөөдөлтөө хүрэхийн тулд үйлдэл хийх хэрэгтэй. Харин одоо бол та энэ зүйлд бэлэн байна гэж юм. Ялангуяа энэ 7 хоногт. За тэгээ алдах зүйл бол баг байхгүй. Бүтлгүүцлээ гэхэд за муугар бодоо бүтлгүүдлээ гэхэд бол та энэ зүйлээс маш одоо нөр их тийм туршлагыг, үн цэнтэй тийм туршлагыг хүлээж авнаа. Тиймээс айдсаа ардаа орхиод зоригтойгоор алхам хий урагшаа гэдэг байгаа байхгүй. За ийм гоё урам өгсөн ийм карт гарсан юм байна. За энэ карт ч гэсэн хажууд нь энэ release and surrender гэдэг карт маань ер нь бол уруу гарч ирсэн. Тэгэхээр за энийг бол дараа нь ярив. За ингээд гаригууд руугаа орё, даваа гариг. За өнөөдөр чинь хэдүүлээ нэгэнтээ даваа гариг эхэлсэн хойно энэ уншлага хийж байгаа учраас даваа гаригийн энерги бол та нарт маань энергийн шалгалт болоод очичноо гэж тооцсон байгаа. За Emperor болон аягны хатан гарсан байна. За тэгэхээр яг шууд зураглалаараа болохоор нэг юм маш гоё юм эргэтэлэг хүнд дурлсан энерги орж ирж байгаа байхгүй юу? За энэ хүн байж болно, бас ийм хүчрхэг байхад дурлсан, албан тушаалд бас дурлсан байж болно л доо. Ялтчгүй нэг юм дурлсан, хайрлсан, биширсэн энерги орж ирж байна. Тэгээд юунд дурлаад байгаа юм гэхээр маш ийм хүчрхэг байдалд. Эрх мэдэлтэй хүчрхэг ийм байдалд дурлсан байгаа тийм. За энэ нь тэгэхээр
нөхөртэй ээж болно, эсвэл одоо аавыгаа өвөөгөө ч юм уу те ингээ биширч үтсэн те. Ямар мундаг одоо хүн бэ? За би яг хаа эрэгтэйлэг инэрхтэй болохоор л ингэ тайлбарлаад байна л да. Тэрнээс ш одоо хин ч ээж болно. Им нэг мундаг л нэг юм хүн байгаа аахгүй юм эрэгтэйлэг хүчрэхэг инэрхтэй бүр нэг цаанаасаа нэг юм энерги нь хажууд нь зогсоход нь нэг юм сүрдмээр сүрж авсантай л нэг юм энергис сүрдсэн. Гэхдээ сүрдсэн ч гэсэн их дурлсан, хайрлсан гэдэг. За тэгэхээр энэ нь хүн ч ээж болно. Урлагийн бүтээлч бас байж болохоор энэ тэгээ мөн альбан тушаал те. Нэг юм сүрдмээр хүний хажууд зогссон. Өнөөдөр чи нэрээ одонгийн юу аваад байгаа лөө. Энэ тэгэхээр одоо ер нь яг хамгийн ойрхон жишээнээс бол манай гоё одонтой ээжүүд ерөнхийлөгчөөс за ерөнхийлөгчөөсөө сүрдсэн юм уу эсвэл бүр төрийн ордонд ороод сүрдсэн ч гэж болно л доо. За нэг тиймэрхүү зүйл бас байж магадгүй шүү. За энэ нь хэдүүлээд энергийн шалгалт болно. За хоёр дахь өдөр болохоор галын хатан тий. За галын хатан маш өөртөө итгэлтэй байгаа гэсэн утга бол эндээс харагдаж байна. Гэхдээ би сая нөгөө жишээн дээрээ шууд ингээд фантазлах гэдэг байна яг. Одоо нийт өдрийнхөө гоё ахуулсан дээлмэл хувцтай тэр гоё зураг маргааш нь ингээл гоё сошиалтаа хийгээл тэгэл тэр нэг айгу хандлттай байгаа л улам ингээл өөртөө итгэлтэй болоод нэг тим энерги заяа. За энэ нь бол заримд нь яг таарах байх гэж бодож байна. За өөр давхар утгаараа заавал тийм нөхцөл байдалд биш хүмүүст нь болохоор тэр өдөр таавал гал ирчин хүчтэй маш өөртөө итгэлтэй гадагшаага тийм баяр баясгалантай байхаар харагдаж байна. Тэгээд энэ зурагл дээр байгаа эмэгтэй маань нэлийн фит биетэй харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм аюу тийм гой бие хаатай байгаад байгаа ч юм шиг эсвэл тийм фитнес жимд одоо явах гээд байна уу яах гээд байна. За тэгээд эн чинь өөрөө нөө сошиал мончлоор ажиллаа явуулдаг хүн байж болно, контент хийдэг хүн байж болно, зөвхөн эсвэл сошиалд итгэвтэй хүн байж болно. Тэгээд ийм хүн хоёр дахь өдрийн энерги дээр маш одоо итгэвтэй байхаар л харагдаад байна. Яг нь сошиалд итгэвтэй гэдэг утгаар нь хэлэх гээд байна. За 3 дахь өдөр болохоор 3-ын зоос дээр The High Priestess орж ирсэн. За энэ хоёр маань надад юу илэрхийлээд байгаа юм гэхээр 3 дахь өдөр та нар маань ийм сүнслэг даалд зүйл татагдаад за тэгээд энэ зүйл дээр ингээд санаа нийлсэн хүмүүстэй хамтрах гээд байгаа юм шиг эсвэл нэг урд хожид хийж үзэж байгаагүй юм сонин ажил хийх гээд байгаа юм шиг тэгж харагдаад байна. Ялтчгүй 3-ын зоос ч өөрөө ажил. За ажил дээрээ гол нь хамтралыг илтгэх нь багаар ажиллах. За тэнгууд одоо болохоор надад энэ бүгд хөгжмийн зэмсэгтэй байнгут энд нэг хонх байгаад байна л да. Энэ хонхыг дуурах хүн байхгүй юм тий. Тэнгууд энэ High Priestess холбогдоод хахаар сонин дуу таяг маях ч юм уу. Энэ хонх бол ялтчгүй нэг юм жингэнсэн л дуу гарах гэдэг байгаа. Нэг юм тэн гэ нэг юм гэрцтэй дуу гарах гэдэг юм шиг л тийм мэдрэмж орж ирээд шүү дээ. Тэгээ High Priestess ч өөрөө тийм түгээмэл байдаггүй, тийм сонин, содон, мэрэгжил, үзэл бодол ч үт юм уу, хобби ч үт юм уу нэг тиймэрхүү зүйлийг л хэлээд байдаг. Тэгэхээр таны тэр өдрийн ажлын уур амьсгал, хамтын багийн уур амьсгалд тэр хамтын ажиллагаан дээр ийм сонин содон зүйл ингэж чимэг болж орж ирнэ, хамтарна гэдэг. Тэгэд ер нь одоо High Priestess гарч байгаа юм чи мэдээж юм сүнслэг зүйл байх гэдэг. Даалд ертөнд сүнслэг зүйл, зүүн совин гэх мэт иймэрхүү зүйлд ингээ нэмж орж ирээд байгаа байхгүй юу? За ийм байна. За ийм уур амьсгал. За 4 дахь өдөр дээр болохоор галын хаан гарсан байна. Тэгэхээр та нар маань ер нь айгүй тийм гал энергитэй хүмүүс байх гэдэг тий. Галын хаан хатан хоёулаа гарч ирээ. Тэгэхээр өөртөө ижил тайпны эхнэр нөхөртэй хүмүүс ч магадгүй шүү. Тэгээд галын хаан энэ эмперортой ингээ гараад тэгэхээр надад илүүтэй юм
тэг ёо хатны сава байгаа ч гэсэн бас яг тийг санагдаж нэг юм айгүй өөртөө ихтэй өөрийнхөө дураараа өөрийнхөө амьдралыг яг ингээд нөгөө заалж чиглүүлж удирдах явдаг, бусдыг удирддаг ийм манлайлагч энерги бол айгүй их мэдрэгдэж байна. За тэгээ дөрөвд өдөр бол таны дээр манлайлагч энерги бол айгүй сайн байх нь. Та бусдыг удирдан зохион байгуулах ажил хийж магадгүй харагдаж байна. Та үнэхээр өөрөө албан байгууллагын дарга нь бол та бол маш сайн дарга байгаад байна. За бүр даргын албан тушаалд байдгүй маа гэхэд та ямар ч хэлсэн тэр өдрийг айгүй сайн зохион байгуулж удирдах чадна. Хүмүүст үүрэг даалгаврыг өгтөө ч гэсэн яг нүдэ олж өгнө гэдэг. Тэгээд галын хаан ч бас зөнч гэсэн утга байдаг. Хатан ч гэсэн өөрөө зөнтэй эмэгтэй байдаг. Тэгээд High Priestess гэснээр энд Queen of Cups гингүүтэй амар тийм бас сүнслэг юм энерги орж ирээд байгаа байхгүй аюу сүнслэг зүн совинтой урдчлан харах чадвартай нэг ийм хүмүүс байх гэдэг нь та нар. За тэнгууд энд Hierophant сонин дахиад ёо ямар сони юм бэ? Энэ хоёр ингээ couple те хосууд энд хоёр бас хосууд байх боломжтой байдаг. За Hierophant чинь уламжлалт хэв маяг, багш, шав, шашны байгууллага, боловсролын байгууллага, том бүтэц зохион байгуулалттай тийм том байгууллага гэл иймэрхүү зүйлийг албан ёсны гэр бүл, уламжлалт гэр бүл гэх мэт айгүй тийм өргөн утгатай карт гараад ирсэн байна. Тэгэхээр нэг саяны хэлсэн зүйлсүүдтэй холбоотой зүйл одоо тус бүрдээ танд очихдоо нэгэнд нь одоо 5 дахь өдөр бол гэр бүлийн байдал айгүй чухал байх нэ. Одоо уламжлалт гингүүд нэг юм настай хүндээ одоо хүндэтгэл үзүүлэгч байдаг юм уу? Нэг юм тийм зүйл. Заримынх нь хувьд бол үнэхээр бүр боловсрол сургуулийн байгууллагт одоо энд ингээд нэг диплом гардуулж өгж байгаа юм шигтэй тэр зүйл айгүй чухал байна ч гэдэг байгаа юм уу? Заримынх нь хувьд бол бүр үнэхээр гандан хийд орох гээд байна уу? Эсвэл бөө мөөдөр очих гээд байна уу гэмээр айгүй тийм өргөн утгатай карт байна. Эрэгтэй санвартан шүү дээ. Эрэгтэй санвартан, эмэгтэй санвартан хоёулаа гарч чадах. Тэгэхээр сонин надад энэ заавал 1-р, 2-р, 3-р, 4-р гэлтгүү нэг юм 7 хоногийн ерөнхий уур амьсгал нь айгүй тийм сүнслэг, шашинлаг нэг иймэрхүү тэгсэн мөртлөө бас ийм дан ингээд нэг юм сүнслэгээр явахгүй те яг ийм тэнцвэртэйгээр одоо арга билгийг айгүй тийм тэнцвэртэй ингээ авч явах тийм 7 хоног юм шиг санагдлаа. За 5 дахь өдрийн энерги дээр жоохон тийм дотоод толмог хэлсэн байж магадгүй. Гэтэл яг саяын хэлсэн зүйлүүдээс аль нэг нь л танд ялтчгүй тэр өдөр чухал байх магадaltaй. За тэгээд юу хэллээ гэд ингээ мартцсан бол ухраагаа дахиад сонсч өрөө. За би давтаж хэлээ яах юм. За хагас өдөр дээр галын жанжин уруу харж гарч ирсэн. Тэгэхээр энэ өдөр та нар маань нилээн яаруу адгуу байх үе энэ тал дээр айгүй анхаараарай гэж хэлмээр байна. Хитрхийг яарснаасаа эсвэл ууралснаасаа болоод эсвэл бүр хитрхийг хөөрснөөсөө за бүр заримынх нь хувьд болохоор хитрхий хүсэл тэмүүлэл одоо юм хүсэл тачаалтаа авцснараа ч гэдэг юм уу тий нэг юм тэрнээс шалтгаалаад нэг юм байдал буруутах гэдэг шүү гэсэн нэг тиймэрхүү дохио харагдаад байна. Тэгэхээр одоо юун төлөө та нар маань 7 хоногийн уншлага сонсож байгаа үлээ хагасаа өдөр. За тэгээ урагшаа хошоо нэг өдөр байж болно шүү дээ. 5 дахь бүтэн сайныг ч гэсэн оруулаад тэр үед юу нэг юм сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргах зүйл дээр яарах, адгах, яарвал даарна шүү гэдэг зүйлээ айгу санджаахад илүүтэхгүй байх гэж бодож байна. Яг хөө тэгтээ галын жанжинд хүнээр илэрхийлвэл те нэг юм ярихаасаа өмнө боддгоо одоо аливаа үйлдэлийг хийхээсээ өмнө сайн тунгааж боддгоо ингээд сүр сар гэд ингээ хийчдэг. Тэгээ дараа нь ингээ харамсдаг ч юм уу нэг юм жоохон бодлогогүй хүн дээр гарч ирээд тал байдаг. Тэгэхээр тийм хүн бас таныг одоо стресст үлжиж магадгүй юм эсвэл тийм хүнээс болоод нэг ямар нэг үйл явдал болох гээд байгаа юм шиг бас харагдаж байна. За бүтэнсэ өдөр болохоор temperance байна. Сэтгэлийн шархаа ангаах гэсэн утгатай байдаг. За мөн бясалгалж үйж болно. Бясалгал йог хийх.
Тэгээ ингээ харсан чинь нэрээ түрүүхэн би нөө арга билгийг хослуулах гэж ярьжсэн temperance чинь ч гэсэн тийм одоо аливаа зүйлийг нэг юм тэнцвэртэйгээр авч явах гээд ер нь л та нарын хувьд энэ 7 хоног аюу тийм сүнслэг ертөнц 3D ертөнц хоёрыг аюу сайхан хослуулж чадхаар л харагдаад байна да. За тэгээ бүтэн сая өдөр дээр бол яг илүүтэй хоол ундандаа их баг идэхтэй анхаарах. За мөн ажил хийхдээ тий хэтэрхийх ажиллахгүй байх, хэтэрхийх амрахгүй байх ч гэдэг юм уу тийм баланстай байдал айгу чухал гэдгийг харуулж байна. Та нар өөрсдөө тэр өдөр тийм байна. Өөрсдөө бүр цаанаасаа юм дэглэн барьдаг ч юм уу, хоолны дэглэн барих, йог хийх, бясалгал хийх гэх мэт юм зүйлсүүдийг хийж магадгүй. Бас илүү юм сэтгэлийн шаргах, сэтгэл зүйч мүжтэй холбогдох юм уу эсвэл юм сэтгэл зүйн зөвлөгөө шиг зүйл хүнээс сонсох ч юм уу тиймэрхүү зүйл бас байж болохоор харагдаж байна. За тэнгууд ерөнхий уур амьсгал гэсэн чинь 3-ын аяга. 3-ын аяга. Ард нь 7-гийн сэлэм. За ерөнхий уур амьсгал гингүүд нэлээд юм наригантай цэнгэнтэй хөгжилтэй байхыг бас хэлж иж болно. Энэ 7 хоног ер нь тийм хөнгөн хөгжилтэй байх. За мөн таны яг одоо юм танаас шалтгааллахгүйгээр ингээд гадны нөлөөтэй байхыг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр гадны нөлөө гингүүд нэг юм 3 дахь хүний нөлөө орж ирж магадгүй энэ 7 хоногт. Одоо энэ нь тэгэхээр гэрт гинтийн зочин ирхжээж болох юм. Эсвэл одоо хосуудын хооронд найз нөхөдийн одоо хатгалгаа орж ирж болно. Тэр нь сайн ч муу ч айлч талаар авч болно шүү дээ. Үнэхээр одоо сайн нөлөө үзүүлээд эвлэрүүлж болно тий. Одоо модал жишээ авч байгаа шүү. Хэрвээ эвтэй байхад нь эсвэл хин нэгэн одоо худлаа үнэ юм яриад хов хутгахч боломж гэдэг юм уу. Нэг иймэрхүү энерги байгаадах юм. Тэгээд энэ нь ингээд гол энерги гингүүд энэ зүйл дээр л та нар минь анхаараарэ. Хотол хоормог зүйл дүр эсгсэн хүмүүсээс ер нь болгоомжтой байгаарэ гэмээр юм уу. За эсвэл бүр өөрсдөө хүртэл та нар өөрсдөө баг зүүх хэрэгтэй ч болоод байгаа мó энэ 7 хоногт. Тэгэхээр аль талаараа ч яж болно. Та нар өөрсдөө баг зүүх гэж болно. Эсвэл өөр хин нэгэн танд баг зүүж одоо харагдаад нь шүү дээ. Жинхэнэ үнэнгээрээ байхгүй гэсэн утга. Тэгээ ингээ 3 аягаар гингүүд ямар ч байсан тантай нэг хамааралгүйгээр гадны нөлөө хадмууд, найзууд гэх мэт одоо үнэхээр гэр бүлгүй хүмүүстээр болохоор юм хөндлөнгийн нөлөөхөр одоо яг ажлын хамт олонны уур амьсгал байж болох уу? Нэг юм танаас одоо танаас өөрөөс чинь шалтгаалаагүй л нэг юм хүмүүсийн нөлөө байх гэдэг юм байна энэ 7 хоногт. Тэгээ энэ нь яалтчгүй хоёр талтай очино. Зарим хүмүүст бол үнэхээр зугаа цэнгэлтэй, гой хөвчлөлтэй хөөртэй байна. Зарим хүмүүсхнүүд болохоор илүү юм хитрхи назгаарсан, хитрхи хувийн амьдралд оролцсон ч гэдэг юм уу, хитрхи юм одоо хувийн орон зай байхгүй болчихж байгаа ч юм шиг нэг тийм уур амьсгалыг ч мэдрүүлж болох юм. За ямар ч зөвлөгөөний карт дээр болохоор энэ хоёр карт гарсан. За хүн хоорондын харилцаан дээр бол өөрхөн одоо сэтгэлийг, хайрыг илэрхийлж гэсэн утга байна. Тийм дээ хоорондоо ялангуяа хосуудж бай, одоо ажил хэргийн гоё найзуудч үтэй ажил дээр нэг гоё бесттэй байлаа шүү дээ, байж болно шүү дээ. Эсвэл юм шохоорхдаг, хардаг, крашлдаг хүн байж болно. Таны найз өхөн, найзлуу, эхнэр нөхөр байж болно тий. Тэр хүмүүстэй өөрийнхөө сэтгэл зүйг хайрыг ингээд илэрхийллээрээ гэдэг. Тэгээд энэ дохио зангаагаар гэсэн энэ юу мессеж өгдөг. Тэгэхээр яг тэр нь одоо илүүтэй нүдээ ирмэгчүүд юм эсвэл юм одоо энэ зүрх мөрх үзүүлэгчүүд юм та нарын хийдэг нэг одоо бүр дотн асуудын үед болохоор нөгөө юунууд яваад идэв үстэй сошиал дээр нөгөө өцөг нь алгахгүй өнгөрчүүл баг уурлаад байдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү хоорондоо л мэддэг тэр хайрын хилээ
хайрын хэлээрээ хайраа илэрхийлэх. Энэ айгүй чухал шүү гэж байна. За энд болохоор энэ бол ялчгүй урваа харж гарч ирсэн. Тэгэхээр та нар маань нэг юм тавьж явуулж чадахгүй зуураад байгаа зүйл байгаа юм шиг байна. Тэгээд тэрнийг уг нь бол тавьж явуулах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Энэ одоо ингээ урваа харцсан болохоор. Тэгээ энэний одоо яг яадын гингүүд таны сэтгэлд дарамт болж идэг. Ингээд айдас төрүүлдэг, санаа зовнилыг төрүүлдэг. Нэг юм мэдрэмж. Тэгээ гол нь энийг та ингээд ганцаараа үүрээд ингээд нэг бүр ингээ ганцаараа үүрээд ингээ чанга атгаад ингээ зуураад ингээ тавихгүй хамт ингээ чирээ яваад байгаа юм шиг тий. Тэгээ гол нь энийг л сайхан суллаад тавиад өгөх хэрэгтэй байна. Тэгээ энэ 7 хоног тэрийг гол нь чадахгүй байхвээ гэд ингээд урваа харж гарч ирсэн баг. Тэгэхээр чадахын тулд та нар маань аюу хичээгээрээ. Тхийн тулд яах юм гэхээр бүхнийг өөрөө одоо ингээ хянах гэж оролдож зүтгэх хэрэггүй. Тайвшраад аливаа зүйлд ингээд итгээд сэтгэлээ нээх хэрэгтэй. Одоо нэг юм бүх зүйлд ингээд гоё юм нээлттэй л байх хэрэгтэй гэдэг юм л да. Гол нь таныг сахиусуудаас ч юм уу тэ хорвоо ертөнцөөс таныг ингээд ийм гоё ирч хүчтэй гоё гэрэл гэгээтэй энэ энерги ингээд одоо таны бүр дээрээс ингээд шүршүүр шиг асгарж ийн гэдэг байгаа байхгүй асгаж өгж ийн аа. Тэгэхээр тэр энергийг сайхан хүлээгээд авах хэрэгтэй гэж шүү за. Тэгээ бас нөгөө түрүүний нөгөө ерөнхий уран амьсгал дээрээс арай л дутуу хэлсэн юм шиг санагдаад сая нөгөө холж явах хэвчэд 3 яг дахиад гараад ирсэн чинь нэрээ юу ерөнхий уран амьсгал гингүү та нарт юм нэг юм тэмдэглөөшт баярлууштай үйл явдлууд тохиолдох боломжтой энэ шинэ 7 хоногт тий. Тэмдэглэлт үйл явдал. Тэр нь одоо төрсөн өдөр байж болно. Эсвэл юм хин нэг нь одоо баярт үйл явдлаа тэмдэглэх гэ таныг урьдаг ч юм уу, та өөрөө төрсөн өдөртөө хүнийг урьдаг ч юм уу, та өөрөө хүний төрсөн өдөрт очих байж болно. За тэгээ энэний заавал төрсөн өдрөөр хязгаарлагдахгүй нэг юм тэмдэглэлт үйл явдал. Тэгээ 3 анги маань өөрөө найз нөхөд юм хаамт олон ч гэдэг юм уу, эсвэл бүр юм төрсөн ихч дүү шиг хүмүүсийг ч бас илэрхийлждэг те. Нэг юм сэтгэл зүгээр айгуу тийм нийцдэг. Тийм зүйлүүдийг бас хилжиж болно. Тэгэхээр тиймэрхүү зүйлд явах нь нилээн одоо юм чухал байх нэ энэ 7 хоногт. Тэгээд тэрний ард нь 7-гийн сэлэн бисэн штэ. Тэгэхээр яхаа тэрэн дээр яг юу ээж болно шүү. Зөвлөгөө болоод ороод ирэх юм бол айгүй тийм сэргэлэн байгаарэ. Логик одоо ухаанаа сайн ашиглаарэ. Өөрийн тийм сэргэлэн овсгоотой зангаа ашиглаарэ гэдгийг хэлжиж болно. За тэгээд түрүү хэлсэнтэй нөө баг зүүсэн, худлаа ярьсан хүнээс болгоомжлох гэдэгтэй адилхан нэг талаараа тийм нөгөө талаараа бас та нарыг өөртөө чинь ч гэсэн тодорхой хэмжээнд заавал ингээ бүх үннээ ярих албагүй нууц зүйл бас байж болно. Одоо энэ эрг утгаараа дүр эсгэж болно ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү зүйлийг бас хэлж байгаа юм шиг санагдлаа. За энэ бол нэг нэмэлтээр орж ирж байгаа шүү. За ингээд 2 дугаар группийн маань уншлага ингээд дуслаа. Та нарынхаа шинэ 7 хоногт амжилт хүсье. Таарсан таалагдсан баха гэж найдаж байна. Тэгэхээр таарсан таалагдсан бол та нар маань тэгээд бас лайк комент үлдээгээрэй. Мөн subscribe дараагүй байгаа та нар маань subscribe дараад үзээрэй гэж нэг сануулъя. За ингээд баяртай. За 3 дугаар группийнхэн дээр маань эдгээр картууд гарч ирлээ. За ямарчсан нэгд өдрийнхөө одоо картнаас хэдүүлээ энергийн шалгалтаараа авчи. Яг бол энэ уншлага маань угаасаа ингэ хоцорж орж байгаа те. Нэгд өдрийн энергиэрээ та нар маань энергийн шалгалтаа хийгээрэй. За Page of Pentacles буюу зоосны хүү гарсан байна. За энэ өдөр та нар маань ажил, карьер, мөнгө санхүүтэй холбоотой таатай сайхан мэдээ сонссон байж болно. За мөн энд лимон харагдаад байгаа нь лимонад ч юм уу, лимонтой уус эсэглэн амттай тийм ундаа авч уусан байж болох юм. Энэ нас энергийн шалгалтанд бас нөлөөлнө гэж хүлээж аваарэ. За тэгээ гол нь бол та нарт маань ийм
санхүү болон ажил карьертай холбоотой сайн мэдээ ирсэн. За тийм үү ийм сахилах бат те санхүүгийн сахилах бат гэдэг зүйл айгүй чухал тим өдөр байсан байх боломжтой. Та эсвэл өөр айгүй тийм тооцоотой ч юм уу тий. Мөнгө санхүү дээр айгүй хариуцлагатай материалын байдал дээр тийм хариуцлагатай байх тиймэрхүү утгыг бас хэлжиж болно. Яг зураглалын үед болохоор ингээд бас жижигхэн юм бизнес эрхэлдэг хүн харагдаж байгаа үстэй тий. Тэгэл тэрний одоо орлого зарлагаа хинж байгаа гэсэн утга энд бол харагдаад байна. Тэг яг энэ одоо энэ хариуцлагатай энэ энерги нь та өөрөө ч хийж болно эсвэл та ийм хүнтэй одоо таарлцсан ч юм уу тэр хүн таны энэ нэгд өдрийн одоо амьдралын уур амьсгалд чинь илүү нөлөөтэй байсан гэсэн утга бол байна. За 2 дахь өдөр болохоор 8-ын зоос. За ер нь бол ингээд харж байхад эхний 4 өдрийн карт бол айгүй гоё гэгээлэг байгааз. Яг би тэг нөө суулж явах хавцаад ямар гоё одоо яг сонголтынхон карт чиг ямар гоё юм шар өнгийн карт их байна. За яна төсгөл рүүгээ бараан болчих үедээ гэж бодож дуусааг байсан чи яг жоохон 5 дахь хагассан дээр нэг юм жоохон бараан өнгөтэй карт л орж ирсэн юм. За 8-ын нэрэг бол айгүй их байна. 1 2 3 8 гарсан шүү дээ нэрээ. За би энийг яг одоо цээжээр бол мэдэхгүй байна. Нөгөө цахим нөгөө номон дээр маань яг 3 8-ын утга бол гэд байгаа. Тэрийг би яг дундуур нь ингээ нөгөө voice-оор давхар оруулчихна за. Яг одоо бол ингээ шууд цээжээр бол мэдэхгүй байна. Ямар ч 8-ын тоо ч өөр айгүй хүчтэй тоо. Тэгэхээр 8-ын тоо ч өөрөө бас нөгөө хязгааргүй бэлэгдчихийдэг гэдэг утгаараа яг нөгөө нэг юм хязгааргүй тоо гэхэр чинь одоо болсон зүйл дахин давтагдах ч гэдэг юм уу тиймэрхүү утгыг бас хэлжиж болох юм. Нэгэн бодлын бас 8-ын тоо ч өөрөө мөнгөтэй холбоотойгоор илүү юм ашиг орлогыг айгүй бэлэгдсэн хязгааргүй орлого зэрлийг бэлэгдсэн байдаг болохоор энэ нэгд өдрийн энэ мэдээтэй ч бас одоо уялдаж болох юм. За одоо 8-ын зос руугаа эргээд оръё. 2 дахь өдрийн энерги бол маш ажилч хичээнгүй өөрийгөө хөгжүүлсэн өөрийнхөө одоо дутуу дулмиг байдал дээр ажилласан ч гэдэг юм уу те нэг юм ажил хэрэгч өдөр байх гэдэг. Ерөнхий уур амьсгал нь. За тэнгүүд ерөнхийдөө юм ажил хэрэгч тийм ээ айгүй ажилсаг өдөр байх гэдэг шүү дээ. Тэнгүүд бас энэ өдөр чинь 2 утга байгаа те. Нэг талаараа та өөрийнхөө хийж бүтээж байгаа өөрийгөө одоо юм өөрийгөө дайчилж чадж байгаа энэ байдлаараа айгүй өөртөө бахархаж байгаа энергитэй ч бол нэг тал нь. Нөгөө тал нь болохоор эсрэгээрээ жоохон буруу хамраас өгөх гэж буруу хамраас өгөх гэж хэлгээд болох уу? Ямар ч нэг юм арай болоогүй байж өөрийгөө хит өндөр үнэлэх гэдэг юм уу те. Тэрийг бас хэлжиж болно. Тэгмүү эн чин нөгөө ажилласаа жоохон уйдах энерги бас байдаг. Ингээ өдөр болгон нэг зүйлээ хийгээл тэрнээсээ жоохон залхацсан энерги бас энд байдаг. За ийм энергитэй 3 дахь өдөр болохоор Ace of Wands шинэ эхлэлийг бэлэгдсэн карт байна. 3 дахь өдөр та нар маань ямар нэгэн тийм таныг өдөөж өгсөн те таны галыг асааж өгөх тийм зүйлийг эхлүүлэхээр харагдаж байна. За мөн цоо шинээр бичиж эхлэх гэсэн утга бол харагдаж байна. Нөгөө тамганы саваач өөрөө жоохон бичих талдаа бол байгаад байдаг. За шинээр юм бичиж эхлэх байж болох нь байна. Эсвэл зүгээр тэр өдөр маш их бичих зүйл хийх юм уу тийм байж болно. Тэгээ түрүү хэлсэнтэй таны одоо маш их юм хүсэл тэмүүлийг бадраасан, таны тэр галыг хасаасан тийм таны бүр юм дурлуулах зүйл ингээ эхлэх гээд байна гэж байна. За тэнгууд энд 4 дахь өдөр болохоор Knight of Cups байгаа байхгүй юу? Тэгэхээр юм ер нь энэ 3 4 дахь өдөр дээр нэг юм зарим нь одоо сингл хүмүүсийн хувьд юм хүнд дурлах бас энергинд давхар яваад тах шиг харагдаж байна. Нилийн юм бүр гал халуунаар дурлах. За тэгээ 4 дахь өдрийн дангаар энергиэрээ гээд үзэх юм бол аягны жанжин чи өөрөө одоо нөө цагаан морьтой ханхүү штэ. Тэгэхээр та өөрөө хин нэгэнд одоо цагаан морьтой ханхүү шиг сэтгэлээ илчлэх гээд байна уу? Эсвэл танд хин нэгэн ингээд сэтгэлээ илчлэх гээд байна уу гэмээр бас ийм утга бол харагдана. Яг гэвэл чи ялтчгүй юм романтик харилцааны хамгийн гоё тийм сэтгэлээ илчлэлтийн хайраа илчлэх карт гэдэг. За тэнгууд арай ажил хэрэгч талаасаа гэх юм бол мэдээж шинэ ажлын санал
танд ийм таатай сайхан ажлын санал орж ирэх магадaltaй харагдаж байна. Магадгүй энэ нь тэр өмнөх өдрийн боломж байгаад байгаа байхгүй. Таны тэр галыг хасаасан, таны бүр ингээд дурыг одоо юм хөдөлгсөн тий одоо хийхээс тисч чадаад байгаа нэг ийм зүйлээ санал орж ирэх магадaltaй. За 5 дахь өдөр дээр 8 аяга. За 8 аяга чинь ерөөсөө л нэг юм орхиж явж байгаа үзүр шүү дээ. Тэгэхээр хүнийг ч үж болно, нөхцөл байдлыг, ажлыг ч юм уу нэг юм таны сэтгэлийг дүүргэж өгөхгүй байгаа. 100% ингэж нэг сэтгэл хангалуун болгож өгөхгүй байгаа тэр газрыг орхиж явна гэж байна. Тэгэхээр энэ зүгээр жижиг сажиг утгаараа болохоор одоо ямар нэг уулзалт ч үт юм уу те тэнд очиод ингээд залхаазаас ёо шал тэнийг энд ингэ суужхаар хари гээд ингэ яваад өгч юм уу. Нэг ийм зүйлийг илэрхийлж байгаа юм шиг надад илүү санагдаж байна. Тэгээд энд байгаад өгс шал утгагүй явъя гэд яваад өгч байгаа. Тэгээд гол нь тэр газар та өөрийнхөө хүчийг мэдрэхгүй нэг юм дутуу мэдрэмжтэй л байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө илүү сайхнаар мэдэрдэг тэр газар руугаа явж байгаа гэсэн утга бол байна. За хагасаа өдөр дээр болохоор 8-ын сэлэн байхыг бодоход энэ өдөр та нар маань за тэр намайг юу гэж байгаа л энэ намайг юу гэж байгаа л ч гэдэг юм нэг юм жоохон өмхий санаа гарч магадгүй юм шиг те нэг юм амар ургуулж бодоол төсөөлөөл бодит бус зүйлийг ингээ бодит юм шиг ингээл зөвхөн өөрийнхөө ертөнцийн өөрийнхөө үзэл бодол өөрийнхөө үзэж харсан туулсан тэр л одоо хандлагаараа дүгнээд нэг юм сөрөг зүйл бодоод авах үе гэмээр ийм утгатай карт гарсан байна. Тэгэхээр яг хоо жоохон overthinking л болох гэдэг л да ингээ бодит биш зүйлийг л бодит юм шиг бодоол ургуулаад ингээ төсөөлөд авах гэдэг. Тэр өдрийн энерги юм байх гэдэг. Тэгээ яг хоо одоо нэгэнт ингээ бодоод байгаа юм уу яалтай хэлээ тий. Тэгэхээр яг хоо та нар маань урьдчилаа сонсож байгаа юм чинь тэр өдөр 50 өдөр таны толгойд орж ирээд байгаа тэр бодлууд бол яг 100% болж инхэн биш шүү дээ гэдгийг сайн санаарай за. Энэ бол зөвхөн таны харах өнцөг. За бүтэн сая өдөр бол гоё картын тий 10-ын аяга яг л одоо бүтэн сая өдөр болгон хүмүүс амраа за амралтын өдөр гэр бүлээрээ халуун дулаан сайхан халуун дулаан элбэг хангалуун бүрэн дүүрэн тэр гоё мэдрэмжээ авдаг тэр өдөр байдаг. Тэг ихэнх хүмүүсийн үед ч тийм ер нь бол яг л тийм жишгээрээ өнгөрч чинь гэр бүлээрээ хамт олноороо ч юм уу. За заримынх нь хувьд бол хамт олноороо тий заримынх нь хувьд гэр бүлээрээ ингээд цагийг маш сайхан өнгөрөөхөөр байна. Их сэтгэл дүүрэн элбэг хангалуун мэдрэмжийг авахар байна. Тэгээд ялцчгүй ингээ өөр хүүхдүүдтэйгээ сайхан цагийн өнгөрөөн салхинд гаарн ч үгүй юм уу тий. Магадгүй тэр өдөр гоё дулаахан өдөр байвал тэгээд хамтдаа гоё ийш тийшээ гоё цагийг гоё өнгөрөөх байхаар л харагдаад байна. За харин ерөнхийдөө амьсгалаараа болохоор аягны хатан байна. Тэгэхээр энэ 7 хоног ерөнхийдөө ийм та нар маань ялангуяа эмэгтэй хүн үзэж байгаа бол их тийм айдуу зөөлөн ийм ус эмэгтэйлэг энергитэй байгаа байхгүй одоо хаана л одоо яаж л хувирвал яаж л хувирна те яг тийм энергитэй байхаар байна. Яг хувь хүн талаасаа. Тэгээд энэ 7 хоног та нар маань бас нэлээд зөнтэй байхаар байна. Зүүд их зүүдэлж магадгүй. Зүүдэндээ анхаарал хандуулаарай гэж бас хэлье. Хөөх, тийм биш тийм ард нь high priestess шүү дээ. Зүүд нэлээд зөнтэй байхаар шүү. За энэ 7 хоногт нэлээд урд урдаасаа илүү их зүүдлэх магадaltaй. Жирэмсэн болж ийн гэж зүтлэх юм болов энэ анарыг харсан чинь надад жоохон тгий санагдчихлаа. За яг мэдээж бүгд биш шүү дээ. За нэлээл зүүн совинтай л 7 хоног байх нь дээ. Тэгэхээр та нарт маань ингээд төрөөд байгаа мэдрэмж ер нь бол биелэх магадлал өндөртэй гэсэн утга байна. За тэгээд зүүн совин overthinking хоёроос сайн ялгаарай. За тэгээд хитрхи нөө бодолтой орогдоод зүг зүгээрээс эмэг зүгээр биш болгоо хийчих үү дээ. За тэгээд 3 8-ын утга дээр юу гэж гарч ирэх нь вэ? Тэр бас ууг нь бол утга нэмэхээр л байгаа. Тэгээд яг дундуур нь аль утгатай нийцсэн байна гэдгийг тодтогоод ярьчна за. За 3 ширхэг 8-ын давхцал нь болохоор 2 утгыг илэрхийлж байна. За нэгдүгээр болохоор сэтгэлгээний хувьд нэлээд өөрчлөгдөн гэсэн утга байна. Тэгэхээр энэ 7 хоног та нарын маань
сэтгэлгээ өөрчлөгдөн гэхээр одоо илүү тэлэх боломжтой гэсэн утгыг бол хэлж байгаа ах гэж бодож байна. Нөгөө утга нь болохоор өөрийгөө хэр төвшөнд хүрснээ харна гэсэн ийм хоёр утга байна. За тэнгүүд энэ тайдын одоо сонголтын карта ярив. За таны одоо зорилго бол одоо joy буюу амин гоё тийм хөвчлөлтэй хөнгөн байх гэдэг юм л та. Энэ 7 хоногт. Тэгэхээр нэг тийм аливаа зүйлийг хүндрүүлэхгүйгээр аюугай хөвчлөлтэй хөнгөн байгаарэ. Дэгж дэрвээд дэгдээд гэдэг юм уу те яг хөөхөн туулаагаар харагдсан байгаанаас яг тараад яг энэ хэдий тараад карт биш ч гэсэндээ туулаа бас нөгөө азыг бэлэгддэг шүү дээ тий азтай ч үж болно. Тэг ингээ гой туузнууд ингээ хийсэт байгаа нь аюу тийм гой мэдээж юм өнгийн туузууд чинь юм гоё баяртай үйл явдал дээр л илүү харагдчихэдэг учраас нэг гоё юм байх гэдэг юм да. Гангалж аваад хөлн хөнгөрөөл нэг тийш явж байгаа ч юм шиг. За тэгээд доторх мессеж бас байгаа юм чинь. За энийг харахад та хэд маань бас паузлаад үзээрэй. За энэ oracle карт маань өөрөө одоо ер нь бол урам зориг өгөх тийм эерэг энергийг түгээдэг карт юм байлээ. Тэгээд зураглан ч гэсэн аюу гой өнгөлөг болохоор би өнөөдрийн уншлагандаа ашиглаж үзэж байгаа. Тэгэхээр яг энэ би хөвчлөлтөө байдлал гэсэн л дээ илүү нөө баяр баясгалантай байхыг л илүүд үзэх хэрэгтэй юм байна энэ 7 хоног та нар маань. Энэ 7 хоногийн чинь л одоо жижигхэн зориг байх гэдэг байхгүй юу? Ялч энийг ингээ уншсан чи илүү тэгж ойлгогдлоо л доо. Тэгэхээр за таны амьдралын зорилго бол таны одоо яг юу хийж амьдарч байгаа те ямар ажил хийж байгаа ч юм уу яаж амьдарч байгаа нь бол нэг тийм чухал биш ээ. Жинхэнэ зорилго чинь энгийн мөртлөө илүү утга учиртай зүйл гэдэг байгаа байхгүй юу? Илүү том зүйл. Тэр нь юу юм гэхээр баяр баясгалантай байдал. Зүгээр л юм баяр баясгалантай байгаа одоо мөчөөсөө тий одоо цаг дээрээсээ гоё тийм сайн сайхан зүйлээ мэдрээд л юм баясгалантай байх л айгу чухал байгаа даа энэ 7 хоногт. Тэгээд өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө яг байгаагаар нь хайрлах чухал шүү. Энэ 7 хоногт ч те. Тэрхэтэ байна тий. Тийм аюутын гой хөнгөн хөгжилтэй баяр баясгалантай байх. Тэгэл өөрийгөө нэг юм бусдтай харьцуулаад би ингэж амьдарч जैन тэр тэгж जैन би ингэж харагдаж जैन тэр тэгж харагдаж जैन ч гэдэг юм тий. Нэг тийм зүйлд аюу хач холбогдол өгөх гээд байгаа юм шиг. Тэгэхээр энэ нь бол таныг нэг сайхан зүйлд хүрэхгүй байх нь шүү дээ. Харин ч эсэргээрээ өөрийнхөө давтагдчихгүй өөрөөрөө бахархаад өөрийгөө хайрлах нь аюу чухал байна гэж сануулжээ. Энэ 7 хоногийг тань өнгөтэй болох зүйл бол энэ карт шүү. За саяын зөвлөгөө. За харин за эхлээд энэ хүү хоорондын харилцаагаа хэлчихье. За энэ дээр шүү дээ let your friends help you гэдэг энэ карт уруу харж гарч ирсэн. Тэгэхээр та найз нөхдөөс хамт олноос ч юм уу эсвэл танд нэг юм туслыг дэмжих гэсэн хүмүүсээс нэг нүүр буруулаад идэггүй гэмээр харагдаж байгаа байхгүй юу? Тэдний тусламж дэмжлэгийг ингээд хүлээж авахтай нээлттэй бай. Гол нь энэ ингээ уруу харчаар та найзаасаа тусламж авахтай айгу дургүй байгаа юм шиг. Эсвэл ингээд ичээд байгаа мó доошоо орсон юм санагдаад байгаа мó ийм мэдрэмжтэй л байгаад байна л да. Гэхдээ үгүй байгаа байхгүй юу? За энэ дээр ял юм байна. Энэ хоёр л арай тустай ойлголт яваад байна. Нэг бол нийцээд байгаа юм бол байхгүй. Энд болохоор нэм сэтгнэх гэсэн утга байгаа байхгүй юу? Тий яг хэдий сэтгнэх гэж байгаа боловч ерөнхийдөө ингээд утгыг харахаар яг л энтэй ойролцоо байгаа даахгүй нэг юм хөнгөн хөгжилтэй байх, нээлттэй байх нэг тийм байхыг л хүмүүсийн тэр ёо ибэт юу гэдэг юм. Одоо энэ чинь хүн хоорондын харилцаан дээр л гарч ирж байгаа мессеж штэ энэ 7 хоногийн. Тэгэхээр энэ тал дээр
айгүй тийм нээлттэй байгаарэ. Хүмүүстэй илүү халуун дулаан харилцаа үүсгэх, инээмсэглэх те өөрийгөө юм барьхгүй, өөрөөсөө ичихгүй, барихгүй байх. Тэгэд энд бүх зүйлийг ингээд нэг ганцаараа болгоно бүтээн гээл хүмүүсээс тусламж авахгүй гэдэг нэг юм зам байдаг юм шиг байна. Энэ зүйл чинь бол энэ 7 хоногт хэрэггүй л гэж уулна. Харин ч найз нөхөд хамт олонныхоо дэмжлэг тусламжийг ингээд талархалтайгаар хүлээж аваад нээлттэй байх хэрэгтэй. Тийм яг энэ гурван ингээ картаас ингээ мэдрэгдсэн зүйл нь аюу тийм одоо энэ бас энэ 8-ын сэлэм хинч юу ч гээгүй байхтал энэ намаа юугаа бодчихвол тэр юу өчөх бол ингэх болоо гэл нэг амар ядаргаатай юм бодоод идэг юм шиг харагдаж байна. Харин эсэргээрээ өстой тастаас инээгээл баяр баясгалантайгаар цаг мөчөө мэдрээл найз нөхөдтэйгөө за энэ нь яг заримын хувьд ингээд яг найз гэдгээр гараад ирсэн бод заримын хувьд найзууд нээж болно. Тэгээд ажлын хамт олон байж болно. Гэр бүлийн гишүүн ч гэж болно шүү дээ тий. Тэгээд ийм хөнгөн хөгжилтэй байхыг сануулж байна. За энд болохоор нөгөө энэ 7 хоногийн гол мессеж байгаа даа шүү дээ. Би ч харууллаа яалаа ер нь харуулаагүй ч. За өөрийгөө газардуулах гинэ. За өөрийгөө газардуулах гингүүд энэ бас 8-ын сэлэн бас ороод ирж байна. Тэгээд дээрэс нь энд бас нөгөө хитрхи жоохон сүнслэг 7 хоног болох гэдэг шүү дээ. Ерөнхий уур амьсгал нь юм байгаа. Тэгэхээр хитрхи бас нөгөө зүүдэндээ бүр хитгээд туйшраад явчих бас болохгүй нэ шүү. Нэг жоохон наанта цантай байх нь шүү. За яг л энэ хар цагаан өстэй адилхан авахын аваад хаяхын аяад юм тэнцвэртэй байх, арга билгийг хослуулах гэдэг зүйл ч аягүй чухал юм. Хит зүүдэндээ итгээд тэгээд бас нөө солиороод явчих болохгүй байх нь шүү. За тэгээд энэ зөвлөгөөг ерөөд нь ингээд тайлбарлуул нь штэ. Заавал ингээм махчлахгүйгээр ерөнхийдөө л хитрхи их бодох хэрэггүй, хитрүүлж. Тэгээд хитрхи их зүйл санаа зовох хэрэггүй. Тэгэд өөрийгөө яг одоо юм бодит амьдралдаа төвлөрүүлэх хэрэгтэй. Нэг газардуулга гэдэг маань бодит амьдралдаа төвлөрөхийг хэлж байгаа шүү дээ. Хитрхи тийм хийс зөөр ч юм уу тийм уран зөгнөлч гэмээр юм уу тиймэрхүү зүйлд итгээд явчиж бас болохгүй шүү л гэдэг. Тэгэхээр одоо амралтаа зөв зохицуулах хэрэгтэй байна. Өөрийнхөө биед анхаарах. Тэгээд одоо байгаа амьдралаа үнэлэх, дүгнэх, одоо байгаа амьдралаа илүү мэдрэх нь аягүй чухал байгаад байна. За тэгээ яг өөрийгөө газардуулах гэдэг утгаараа заримынх нь хувьд бол бүр ингээд гоё дулаах өдөр болол уг нь бүр ингээд хөл нүцгэн байгальтайгаа жоохон ойрхон алхаж малхуул бас их зүгээр. За бүр тийм боломжгүй бол та хэд маань юу давстаа ус мусанд хөлөөд өрөх ч юм уу те. Тэгвэл бас зүгээр юм биш үү. За нэг юм юунаас л холтчоод байгаа юм шиг байна. Титэм дээд хүрдүүд айгүй хөгччөөд доод хүрдүүд жоохон алдагдчихад байгаа. Тэгэхээр энэ талын тэнцвэрийг л олох нь чухал байгаа юм да энэ 7 хоногт. За тэгээ нэг иймэрхүү бууж ирлээ. Та нар юм 7 хоног. Тэгээ шинэ 7 хоногт нь амжилт хүсье. Таарсан, таалагдсан бол та нар маань лайк, комент үлдээгээрэй. Мөн subscribe дараагүй үздэг бол та нар маань дараарай гэж хүсье. За тэгэхэд та нархан шинэ 7 хоногт дахин амжилт хүсье. Баяртай.